манай Мөнхбаярхан сумын хувьд бол бас авраг малчинтай дөрвөн сайхан аймгийн авраг малчин, хошоо аймгийн авраг бас малчин ингээд төрж байгаагаар бас их онцлогтой байна. Могоо жилийн энэ сар шинийн босгон дээр өнөөдөр улсын аврагынхаас шагналыг бас бид нар гардуулаад ирээд сая аймгийн аврагын малчтайхаас шагналыг гардууллаа. 2024 онд бол бид нар 90,185 толгой мал тоолуулсан ийм сайхан амжилттай байна. За үйлчлэлтийн хувьд бол одоо сарцсангуу бас манай нутгаар бас цасцууд бас гайгүй ийм одоо үйл болж одоо өнгөрч байна. Тэгээ одоо нийт одоо Мөнхбаярханчуудаас одоо могоо жилийн одоо сар шинийн мэндийг бас давхар өргөн дэвшүүлье. Өдрөө сайхан шинэлээрэ гэж хэлье. Хаваржилтын хувьд бол одоо манай нутаг бол бас бусад нутгуудаас арай онцлогтой. Ногоо бол 5 сар гараад 6 сар ихээр одоо ногоотоо золгож явах жишээтэй. Тэгээ өндөр уулын бүс нутагт одоо манай малчт маань мал ахуйгаа маллаж энэ аймаг улсын одоо сайн малчны болцлыг хангана гэдэг бол бас туйлын хүндрэлтэй байдаг. Тэгээ энэ одоо хүндрэлтэй байдаг ч гэсэн одоо малчт маань одоо энэ цаг 4 цагийн одоо энэ эргэлтэнд одоо мал ахуйгаа маллаж явна гэдэг бол нэлээд өндөр шалгуурыг давж аймаг улсын одоо сайн малчин болж байгаа хүмүүс бол нэлээд их одоо хөдөлмөр зарцуулж байгаа одоо аймаг улсын малчныхаа болцлыг бас хангаж байгаа юм л да. За хаваржилтын хувьд бол манай нутаг ер нь бол жоохон нэлээд зүтгүүдүүхэн болдог. Малчт маань одоо үйлчлэлтийн бэлтгэл ихээсээ илүү хаваржилтынхаа бэлтгэлд одоо нэлээд их одоо анхаарал хандуулдаг. За айлууд бол өсөлт хичээлийнхаа нөөцийг бас хөвдөө бас базаацсан байж байгаа. Сумын одоо аюулгүй нөөцт бол бас яг одоо нөөцлөх ёстой хэмжээгээр бас нөөцлөд явж байгаа. Одоо тэгэл цагаан сарын дараах нь одоо манай айлууд одоо бүгд л хаваржинд байгаараа төлөв малаа хүлээж авах одоо бэлтгэл ажиллаа ингээ хангаа явж байгаа.